Өдрийн мэнд та бүхэнд иргэн уулзж байна. 2025 оны драфтын дээгүүр сонгогдох боломжтой тоглогчийг зурлаар танилцуулж байгаа 8 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Юуны өмнө NCAA турнамент эхлэхтэй холбоотой баг зэрэг мэдээлэл хүргэе гэж бодлоо. Өнгөрөх 3 сарын 16-нд буюу бүтэн сая өдрийн орой Монгол улсад бол даваа гарагийн өглөө NCAA турнаментын багуудын нэр тодорхой болсон. Энэ багууд нь нийтдээ 68 баг нэрлэгддэг байгаа. Энэ 68 багийг хэрхэн сонгож шалгаруулдаг вэ гэдэг дээр тайлбар өгөхөд 32 баг нь бол 68 багт орох урилгаа бол автоматар авдаг. Энэ 32 баг нь 32 конференцийн аваргууд байдаг байгаа. Үлдсэн 36 багийг at-large буюу урилгаар NCAA-гийн сонгож шалгаруулах хорооноос тодруулдаг байгаа. Энэ selection committee гэж нэрлэгддэг. Ингээд нийтдээ 68 баг болж бүрдсэний дараа first round-ийн өмнө First Four гэсэн тоглолт явагддаг. First Four гэдэг тоглолт нь ямар учиртай юм бэ гэхээр нийт шалгарсан 68 багийн шансаагаар хамгийн муу 8 багийнх нь хооронд нэг шатны тоглолт явагдаад 4 нь үлдэнэ гэсэн үг. Энэ шансаанд хэдийгээр конференцийн аварга болсон ч гэсэн сул конференцийн аваргууд байвал сүүлийн 8 багт орвол энэ First Four гэдэг шалгуураар заавал орно гэсэн үг. Энэ нь сул конференцийн аваргуудыг бас нэг давхар шалгаж байгаа. Мэдээж хэрэг конференцийн аваргууд шансаагаараа эхний 60-д багтчих юм бол заавал үлдсэн 8 багийн First Four шатанд тоглох шаардлагагүй гэсэн үг. Энэхүү 68 багийн шансаа гаргахдаа юу нөлөөлөгд юм бэ гэдэг ийм шалгуурууд байгаа. Нэгдүгээрт net rating буюу тухайн багийн конференцийн хожил хожигдлын тоогоор нь шалгаруулна. Хоёрдугаар тухайн конференцийн аварга байна уу? Урилгаар сонгогдсон багууд байна уу? Нийт 25 топ багууд дотор хийсэн тоглолт байгаа эсэг тэндээ хэр амжилттай тоглосон гэдгээр нь шалгаруулдаг. Конференцийнхаа дунд байр эзэлсэн ч гэсэн том багуудыг хоцсон багууд бас орж болдгоо гэсэн үг. Нийтдээ 32 конференцийн шансаагаар бодох юм бол эхний 10 конференцэд бол топ 25-д байгаа ихэнх багууд бол байж байдаг. Тэгэхээр өрсөлдөө ихтэй конференцэд дундуур байр эзэлсэн ч гэсэн NCAA турнаментанд шалгарах боломж байдгаа гэсэн үг. Мөн тухайн багуудын моментум гэдэг зүйлийг тооцож үзнэ. Тухайн багууд улирлын сүүл хэсэг рүү өөрийнхөө конференцийн турнаментод сайн тоглосон байж болно. Тэгэхээр энэ сүүлийн амжилтуудыг нь бол харгалзуулан үздэг гэсэн үг. Дараагийн шалгуур нь тухайн багийн бүрэлдэхүүнтэй холбоотой сонгон шалгаруулалт. Тухайн багийн бүрэлдэхүүнд сайн тоглогчид байсан хэдий ч гэмтэл бэртлээс шалтгаалаад конференцийн тоглолтод амжилттай тоглож чадаагүй багуудыг бас сонгон авч болно. Энэ тухайн баг угаасаа шансаа өндөр баг тооцогдож ирсэн бол орж ирэх магадaltaй. Мөн тухайн багийн трендийг хардаг байгаа. Тухайн багийн тоглогчдын бүрэлдэхүүнд NCAA-гээс NBA-д орж ирэх топ prospect тоглогчид байгаа нөхцөлийг бас баг зэрэг авч үздэг гэсэн үг. Ингээд 64 баг болоод 4 хэсэгт хуваагдаж 16-16-аараа хасагдсан шатаар нэг тоглолт хийж хасагдсаар Final Four гэж 4 бүс гэж хэлж болно. 4 бүсийн аварга багууд Final Four шалгараад ингээд NCAA-гийн аварга шалгардаг байгаа. Энэхүү формат нь бол маш олон жил туршигдсан нарийн зохион байгуулалттай тэмцээн болж дуусдаг байгаа. Өнөөдөр танилцуулах тоглогч маань мөн NCAA турнаментад баг нь нэрлэгдсэн ийм тоглогч байгаа. Энэ тоглогч маань Boogie Fland гэж тоглогч байгаа. Жинхэнэ нэр нь бол John Well Fland. Boogie гэдэг нь бол түүний хоч байгаа. Багасаа бүжиглэх дуртай байсан учраас түүнд ээж нь Boogie гэдэг ийм хоч өгсөн. Ингээд Boogie Fland гэдэг нэрээр тоглож байгаа. 2006 оны 7 сарын 10-нд төрсэн тоглогч. 6-2 буюу 188 см өндөртэй point guard байрлалын тоглогч байгаа. Энэ жил Arkansas Razorbacks гэдэг багийн холбогчоор тоглож байгаа. Fland-ийн хувьд Америк нэгдсэн улсын Нью-Йорк мужид Bronx төрсэн тоглогч байгаа. Гэр бүл нь түүний багаас нь сагсан бөмбөгийн замналыг нь өсгөхөд нь тусалж дэмжиж ирсэн юм тоглогч байна. Fland Нью-Йоркийн White Plains гээд хотын ахлах сургуулийн багт суралцж мужийн аваргаар 23-24 гээд ингээ 2 жил дараалан цом өргөсөн. Ахлах сургуулийнхаа дундаж статистик нь 19 оноо 6 самбар 4 оноочтой дамжуул 2.4 бөмбөг тасалт гэсэн ийм үзүүлэлттэй бага аварга болгоход нь хувь нэмэр оруулсан байна. Түүний хувьд бол Kentucky их сургуулийг сонгосон гэдэг мэдэгдсэн байсан ч сүүлдээ Arkansas тоглохоор болсон байгаа. Бүүгийн Америк нэгдсэн улсын нэрийн өмнөөс мөн шигшээ багт тоглоод амьдсан тоглогч 2022 оны 17 наснаас доош дэлхийн 10 шалгуур тэмцээнд Америк нэгдсэн улсын багт яваад алтан медаль авсан байна.
За 2024 оны NC-гийн улирлын тоглолтуудынх нь дундаж статистик нь бол 15 оноо 3.5 самбар, 6 дамжуулалт, 1.5 бөмбөг даслт гэсэн ийм үзүүлэлтэд тоглож байна. Field goal нь 40%-тай, 3 онооны шидэлт 36%-тай, чөлөө шидэлтийн хувь нь 84%-тай үзүүлэлттэй. За түүний тоглолтын давуу тал нь гэвэл гарын урт сайтай тоглож байгаа. За 188 см өндөр хэдий ч хурд болон бөмбөг эзэмшилтээр нурууны дутууга нөхөж чаддаг. Шидэлтийн хувь сайтай ийм тоглож байгаа. Өнгөрсөн жил драфтаар орж ирсэн Rob Dillingham гээ тоглож байгаа. Minnesota Timberwolves тэр тоглогчтой ер нь бол маш ижилхэн ийм тоглож байгаа. За түүний 3 онооны шидэлт нэлээд сайн. За залалт болон хууралтын техник сайтай. За тоглолтын сүүлийн 5 минут clutch moment гэж ярьдаг. Энэ хугацаанд бол нэлээд өндөр гүйцэтгэл үзүүлж чаддаг ийм тоглож байгаа. Тэгэхээр сэтгэл зүй сайтай ер нь ялагч шин чанартай тоглогч гэж хэлж болно. 25 оны драфтд түүнийг лотерей сонголтын сүүлээр буюу 13 юм уу 14 дугаар байраар сонгох боломжтой гэж үзэж байгаа. За зарим нэг сайтууд бол түүнийг эхний 20 байрны дотор сонгогдно гэж бас тооцсон байна. Нэг харамсалтай зүйл болсон. Ланд тоглолтын форумд сайн тоглож явах үедээ гарандаа гэмтэл авснаас болоод улирлынхаа сүүлийн 15 тоглолтыг өнчилчөөд байгаа. Гэхдээ түүний нэр топ проспект дотор дээгүүр явж гэнэ гэдэг маань түүнийг эргэж ирээд сайн тоглолтоо үзүүлэх гэдэг хүлээлт байгаа. NCAA турнаментын хүрээнд түүнийг тоглох боломжтой гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ сайн эргэн ирэлж чадвал топ проспект дотроо буцаад байрах юм боломжтой байгаа. За мөн тэдний баг нь NCAA турнаментэд бас хэр амжилттай оролцохоос бас шалтгааллах баг. За драфтын сонголтын хувьд бол тэрээр хонтон тоглогчдын байрал дотроо бол топ проспект дотроо 6-д бичигдэж байна. Тэгэхээр түүний өмнө Dylan Harper, Kasparas Yakutsanis болон Trey Johnson, Jeremiah Fears гэсэн ийм сайн холбогч нар байгаа. Драфтаар сонгогдох байрлалын хувьд Dallas Mavericks болон Atlanta Hawks, Orlando Magic гэсэн багууд бас сонгоо авах боломжтой ийм байрал дээр явж байна. За түүний хувьд бас амбиц өндөртэй тоглогч ахлах сургууль байхдаа хувцас загварын салбар дээр бас өөрийн нэрийн мерч гаргаж амжсан ийм тоглогч байна. За ингээд шилдэг холбон тоглогчдын нэг болох Boogie Flandig танилцууллаа. Баярлалаа.